зуушин тухай гэвэл аймгийн засаг дарга 21-р зуунаас хойш ерөнхийдөө бол доктортой хөгжил хөтөлбөрт аялал зуушин салбарыг эдийн засгийн тэргүүлэх чиглэлүүдийн нэг болгон хөгжүүлсээр ирсэн. За аялал зуушин үйлчлэгээ эрхлэхээр бүртгэл авсан 100 гаруй ажны хүн нэгж байдгаас 40-с илүү нь маш идэвхтэйгээр одоо хүртэл үйл ажиллагаа явуулж байгаа. Өөрхөн аймгийн байгаль орчин, аялал жуулчлалын газрын аялал жуулчлалыг хөгжүүлэх, зуурчдад зориулсан бүтээгдэхүүн ашиг нэмэгдүүлэх чиглэлээр маш тууштай ажиллаж байгаа. Гол зорилго аялал жуулчлалын боломжууд нь юу вэ гэвэл Өөрхөн аймгийн түүх, соёл, байгалийн өв ихтэй бөгөөд гол газрууд нь гэвэл гол газруудын дурдыг гэвэл Эрдэнэзуу хийд, за Төвхөн хийд, Улаанцэцгэлэн хүрхрээ, Өөрхөн аймгийн музей, Шанх хийд, за мөн зан азрын хөшөө, морины хөшөө гэх мэт маш том дурсгалууд ерөөхдөө бол байдгаас хамгийн гол зүйлсүүдийг бол онцолж аялал жуулчлалтаа ихээхэн чиглүүлж өгдөг. Сайжруулсан чиглэл, бэрхшээл гэвэл зам тээврийн хувьд гэвэл ерөөхдөө бол аялал жуулчлалын газруудад очихын тулд шинээр засмал зам барих ажлуудыг чухлаар үздэг. За мөн зочлтын ба зөвшөөрлийн төвийн чанаруудыг сайжруулах, үйлчлэгээ, цэвэр орчин, сэтгэл санааны одоо хангамж гэх мэт зүйлсүүдийг маш сайн одоо ерөөхдөө бол хөгжүүлэхийг хичээж байгаа. За мөн мэдээлэл хүртээн зурчилгааг явуулахын тулд маршрут, мэдээлэл, замын одоо тэмдэглэлээ гэх мэтчилсэн зүйлсүүдээр бас маш сайн анхаарч өгч байгаа. За сумууд, за бас жижиг том сумууд дээр бас маш сайн анхаарал тавьж хариуцлагатай аялал жуулчлал, за мөн жуулчдаа кэрлэх гэх мэт зүйлсээр аюу сайн анхаарч өгдөг. Байгаль орчин соёлын өвийн хамгаалалттай аялал бүтээгдэхүүнд анхаарал их байх ёстой гэж ерөөхдөө бол аймгийн засаг дарга нь маш том хөтөлбөрийг явуулдаг. Өөрхөн аймгийн Монголын түүх, байгалийн ухаан үзэсгэлэн нэг дор багтаасан гайхамшиг төслийн бүтээл. Энд байгаль эхийн бүтээлд сүрлэг орхины хүрхрээ бөмбөр цоглох адил сүр цоглонтойгоор урсаж 100 туулсан мэт хүмүүний сэтгэлийг дутуулдаг. Түүхийн алтан мөрийг дээсэн хархаган нутгийн төр болон Эрдэнэзуу хийдийн Монгол түмний соёлын харахад цэцэг бишрлийн ярхуугаас үүдэлээ. Өндөр гэгээн зан азрын сүнслэг бүтээл болсон Төвхөн хий уулын өрөөд үүрийн нар мандахтай уралдан сүндэрлэж номын гэрэл цэцруулсаар байна. Өөрхөн аймгийн газар шороо бүрээс Эрдэнэ төвийн нэр амтад хүн чулуун хөшөө дурсгал бүрээс өвөг эзэн ухаан зэрэг. Иймээс Өөрхөн аймаг зарим утсан хэм хөө байгаль түүх соёлын гайхамшиг төрхөнд аялаж бүрмэг нэлээ ариусган бахархал өнгөчлөөр дурдварлээ. Манай энэ сайхан амьд арц бог ичртэл ашаа Монгол түмний мөрний гişгэн хар харамхад Эрдэнэзуу хийд, Тэвшүүл, Төвхөн хийд, Улаанцэцгэлэн гэсэн үзэсгэлэн гайхамшиг. 8 оршихуй Улаанцэцгэлэн гэсэн гайхамшиг 8 оршихуй. Улаанцэцгэлэн гэсэн гайхамшиг 8 үзэсгэлэн газрууд оршинд байна. Сайн байцгаана уу? Би хөдөө аж ахуйн их сургуулийн Нэглэн бодох бүртгэлийн 1-р курсын оюутан Отгон Жаргал байна. Одоо би та бүхэнд Өөрхөн аймагт байдаг нэн хаварцсан амьтдын тухай ярих болно. Өөрхөн аймаг нь хангаан уйлархаг болон говьрийн мөсийг хамардаг учраас олон янзын ховор амьтдтай нутаг үлээ. Үүнд хөхтөн амьтдаас аргал хонь, янгар ямаа, цоохор ирүүс, халуун буг, хохироо буюу тэхээрийн сосор, чон, үнэг, бор гөрөөс, говь даргал, хярас, мануул, харсүлт зэрэг байдаг байна. Үүнд дэлхийн улаан номонд бичигдсэн дархан заазад хулан ирүүсч багтдаг. Шувуудаас хүрэн тас, идэж өхөл, бургасны захлай, хойлог байдаг байна. Өөрхөн аймаг нь хангай нурууны дархан цацад газар орхны хөндийн дэлхийн өв газар байдаг тул тэнд амьдарч буй ховор амьтдыг улсын түвшинд хамгаалдаг. Мөн Өөрхөн аймгийн Эрдэнэ болгон суманд нийт 13 толгой янгирыг нутагшуулсан. Өөрхөн аймгийн түүхэн алдарчнуудын нэг хэсгээс
Өндөр гэгээн Заназар бол Монгол улсын төр нийгэм, шашин соёлын нэртэтгэлтэн шарын шашны анхны тэргүүн буюу анх дугаар богд Жавзан дам хотогт байв. Тэрээр 1635 онд халахын түшигдхан Гомд оржийн 2 дугаар хүүгүүн болж Ханд Чамц хатнаас одоогийн Өвранга аймгийн Зүйл сумын 9 зүйл гэдэг газар Шитэрч нэртэйгээр төржээ. 1640 онд Далайлан Банчин богдоос Жавзан дар нутгийн хувилгаанаар тодруулан Заназарыг 5 настай байхад нь анх дугаар богд Жавзан дам хотогтын ширээн залж халах Монголын шарын шашны тэргүүнд өргөмжилжээ. Тэрээр бага наснаасаа бурхны шашны тунгаамал шижээр халт мэт шарын шашны судар хийгээд тарны сургаал номлол зан үйлд суралцаж улмаар 1649 онд Цастын орныг зорин Банчин Чойжил Жандсан богдод бараалхан шав орж шашны 5 их ухааныг заалган иш онолын эрдмийг төгс эзэмшээд их нутагтаа буцаж ирж номын хүрээ хийд сургуулийг олноор байгуулсан. Түүний өргөсөн Заназар гэдэг нэр нь Аянгат Жинана цэцэн бэлэг Важра гэсэн утгатай санскрит гаралтай үг. Заназар 1723 онд Бээжингийн Шар сумд нас оржээ. Өдгөө Заназарын нэрэмжит дүрслэх урлагийн музей Улаанбаатар хотод байдаг байна. Нацгийн Жанцнаруу төрийн хошоо шагналт хөгжмийн зохиолч 1949 онд Үлзий сумын нутаг Дулаан гэх газар төрсөн. Монголын соёл урлаг, хөгжмийн урлагийг хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулж 20 гаруй киноныг хөгжим, 200 гаруй дуу романс зохиожээ. Чойдрын Лувсанжаа Монгол улсын гавьяа тогш, хөндөт профессор 1930 онд Үлзий сумын Хангалын цагаан овоо гэх газар төрсөн Чойдрын Лувсанжаа нь Англи, Орос, Хятад, Япон, Франц, Герман, Төв, Манж, Латин зэрэг 12 улсын хэл мэддэг бөгөөд Монгол улсын их сургуульд 37 жил ажиллажээ. Эрдэм шинжилгээний 300 гаруй өгүүлэлэг 40 гаруй тал бичиг хэвлүүлжээ. Зөвлөлт социалист бүгд найрамдах улсын доктор нэрт эрдэмтэй. Сайн байцгаана уу? Одоо миний ярих зүйл нь Өвөр хангай аймаг маань одоо яаж өсөж хөгжсөн ба хөгжиж байгааг ярих болно. Жил бүр Өвөр хангай аймаг маань зорилттой түвшин тогтоодог ба түүнээс илүү өсөж байна. Ард иргэдийн хувьд гэвэл ажилгүйдлийн тоо буурч ДНБ буюу дотоодын нийт бүтээгдэхүүн өсөж түүний хажуугаар нэг хүнд ноогдох ДНБ өссөн байна. Хүн амын дундаж наслт нь өмнө жилүүдээс харьцангуй өсөж ахмадуудтай ээлтэй тэмцээн уралдаан зохиож хэрэгжүүлсээр байгаа. Түүний хажуугаар эсэлтийн ерөнхий шалгалтын оноо бас дунджаар өссөн. Энэ нь зорилттой хувьяасаа илүүгээр өссөн. Өвөр хангай аймгийн хөдөө аж ахуйн салбарын өсөлтийг хангаж ажиллахын тулд малын тоог нэмэгдүүлэхээр төлөвлөж ажилласан хэдий ч байгаль цаг ураас хамааран сүүлийн жилүүдэд малыг чанаржуулах, тооноос чанар чилжих, бэлчээрийн даацыг бууруулах бодлого барьж эхэлсэн. Аймгийн нийгэм эдийн засгийн хөгжлийн түвшин илэрхийлсэн зарчмыг харвал аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүн суурь түвшнээс 18.6% өсөж аймгийн хэмжээнд хураан авсан үр, тариа, төмөс, хүнсний ногоо, малын тэжээлийн хэмжээ зорилттой түвшнээс бүгд өссөн үзүүлэлттэй гарсан байна. Тухайлбал үр, тариа, хураан авалт суурь түвшин болон зорилттой түвшнээс 1.9 дахин, малын тэжээл хураан авалт суурь түвшнээс 3.2 дахин, зорилттой түвшнээс 1.7 дахин тус өссөн байна. Төсвийн тэнцэл шинээр бий болгосон байнгын ажлын байрны тоо, хураан авсан үр, тариа, хураан авсан малын тэжээл, хүлээн авсан гадаад, дотоод жуулчдын тоо, инженерийн бүрэн хангамжтай орон сууцаар хангагдсан өрхийн тоо зэрэг зүйлс өссөн үзүүлэлттэй явж байна. Өвөр хангай аймгийн хэмжээнд 2025 онд 5 суманд нийтийн орон сууц барьж ашиглалтанд оруулахаар төлөвлөж байгаа.